За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За улсын төлөвлөгөө төсвийн тухай хууль өөрөө сайн байж төсвийн гүйцэтгэл сайн байх үндсийг тавих ах гэж бодож байна. Тэгээ бид нар ер нь энэ төлөвлөлтөө төсвийн тухай хуулиар нэг аятайхан хийж чадахгүй байгаа юм шиг надад санагдаад байгаа. Зарим хөрөнгө оруулалтын ажлыг 2-3 жил хувааж тавьдаг. Тэгээ энэ явцад юмны үн өсчдөг. Тэгэл одоо нөгөө барилгын компаниуд нь төсөв төртгөө нэмэгдүүлээл зарим нь бүр 2-3 дахин нэмэгдчихдэг. Тэгэл үлдсэн мөнгө нь одоо хаанаас гарах уу яах уу гэдээ ажил гацах асуудал гардаг. Тэгээ энэ дээр одоо яаж сайжруулалт хийн гэж төлөвлөж байна вэ сангийн яам. Нэгдүгээрт, хоёрдугаарт өнгөрсөн жил санхүүжилт нь ажил нь хийгдсэн мөртлөө санхүүжилтээ авчтаагүй компаниуд байна. Одоо жишээлх юм бол би өчигдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буган тосгоноос ирлээ. Тийшээ тавьж байгаа замын хөрөнгө оруулалтын ажил өнгөрсөн жил ажиллаа хийдсэн бүх материалаа бүрдүүлээ сангийн амд өгсөн санхүүжилтийг хийгээгүй. За тэгээд ингээд төсвийн жил дуусчихж байгаа. Одоо энэ жил рүү үлдэгдэл ажиллаа хийгээд үлдэгдэл санхүүжилтээ авах ёстой байтал гэтэл өнгөрсөн жилийн ажлын санхүүжилтийг энэ жилийн төсвөөс олгох юм жишээтэй. Тэгээ нөгөө компани одоо үргэлжлүүлж ажиллаа хийх юм уу яах юм бөөмөд. Иймэрхүү ажлууд зөндөө байна ийм асуудлууд. Энийг яаж шийдэх юм бэ? Сангийн яамаа. За худалдаа авах ажиллагаа удаан байна. Иннээс болоод одоо маш олон сургууль эмнэлгүүд төсөвт хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн байсан боловч янз бүрийн асуудал болоод ингээд 6 сарын 1-ээр хаагдаад энэ ажлуудыг хийх ямарч боломжгүй болцсон. Тэгээ өчнөө Монгол улс ч одоо сургуулийн асуудал, эмнэлгийн асуудал байгаад байдаг. Тэгээ энийг бараг сангийн ам дайлимдуулаад бушуухан одоо ингээд цуцалчигээд ингэчихэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ жил барьж чадаагүй төсөвт ууланд мөнгө тавигдсан байсан ажлууч эрхчил төсөвт өртгөн нь өсөөл явчихна шүү дээ. Энийг ер нь бид нар яаж хийдэг вэ? Энэ сургууль эмнэлгүүдэд хоцорсон ч гэсэн бид нар тендерийг зарлаад хөрөнгө оруулалтаа хийгээ явж болдгоо юм уу? Өчнөө хүүхдүүд сургуульд 2 ээлж 3 ээлжээрээ чихэлдээд байна гэж яриад байдаг. Боловсролын жил болгоё гэж сангийн амнаас зарлаад байдаг. Тэгээ одоо ийм та хэдий хариуцлагагүй удаан байснаас болоод бид нар сургуулаа нэмж барих ямарч боломжгүй болчиход байна. За энэ дээр хариулт авъя. За сангийн сайдын микрофоныг өгье. За өндрөн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ сангийн яамны хариуцлагагүй байдлаас улсын 6 сарын 1-ээр төсөл хөтөлбөрөд гацаад байгаа асуудал огт байхгүй. Хэмнэлтийн хуулиараа 6 сарын 1-ээр тасдвар болгоод тус хугацаанд одоо тендер сонгон шалралтаа зарлаад гэрээ байгуулсан тохиолдолд энэ ажлууд үргэлжлээ явж байгаа. За улсын төсөв бол тухайн оныхоо 11 сарын 15-нд батлагдж байгаа. Инээс хойш бэлтгэл ажлаа хангаад 6 сарын 1-ийн хүрэх хугацаанд бол хангалттай хугацаа байна. За энэ хугацаанд бол одоо гэрээ байгуулсан ажлуудыг л бид нар хуулийн дагуу үргэлжлүүлээ явж байгаа. Энэ хугацаанд гэрээгээ байгууллагын ажлууд хуулийн дагуу татагтаад явж байгаа. За тэр бугунтай холбоотой асуудлыг дэгэдийн төчөөр хариулж байгаа. Өндрөм гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам дэлгэж жаргал. За өнгөрсөн оны хувьд бол нийтдээ бид нар 2.9 их найдыг олохоор хөрөнгө оруулалт батлагдсанаас 2.1-ийг бол бүрөө олгосон. За үүн дотроо жилийн эцэст бол яг гүйцэтгэл нь ирсэн. Тэр дундаа 25 онд дуусах төслүүдийг бүрэн олгоод за 26 онд шилжин хэрэгжиж байгаа буюу 26 оны санхүүжилтанд батлагдсан төслүүдийг одоо гүйцэтгэлийн тасалдуулахгүй бол шилжүүлээд энэ оноос нь олгоо явж байгаа гэсэн. Тэгэхээр нэг талдаа бол бид нар санхүүжилтийн зохицуултыг явж байгаа. Тэгэхээр нийтдээ жилийн эцэст ирээгүй 779 бол яг гэрээтэй төслүүдийн үлдэгдэл байгаа учраас бид нар 27 оны төсөвтэй энийг гүйцээгээд тусгаад ингэж явна. За төсвийн хууль дээр бол 3 хүртэлх жилд хэрэгжүүлнэ гэж хамгийн ихтэй 3 жил, хамгийн багадаа 1 жил байж болно. Тэгээ ер нь бол 5 сарын 31-ээс хойш бол тендер үйл ажиллагаа дуусч байгаа учраас гүйцэтгэлээ бүрэн шахаад гаргах боломж нь бол захиалагч болон гүйцэтгэгчд бол бүрэн байгаа. За өндрөн гишүүнд тодруулъя. За би танаа кабинетээс асуулт асуугаад байгаа юм л та. Энэ тендерээ та хэд бүхэл бүтэн хагасчлалын хугацаанд зарлаад худалдаа авалтаа хийж чадахгүй. Энээс ч болоод ард иргэд хүүхдүүд хохироод байна гэж байгаа. Би тэрнээс одоо сангийн сайд таныг буруутгах гээд ингэж байгаа юм биш.
Энэ тендерээ цагт нь бүтэн хагасчлалын хугацаанд бушуухан зарлаад энэ хүүхдүүд ард иргэдийг хохирлгүй болгоод өгсөй байхгүй юу? Улсын их хурлын гишүүд ажиллаа хийгээд төсвийг чинь батлаад өглөө. Өмнөх жилийн 11 сарын 15 гэхэд батлаад өглөө. Иннээс хойш хэр хугацаанд одоо тендер зарлж амжих юм бэ та нар? Бүхэл бүтэн хагас жил болж штэ. Бараг одоо 7 сарын хугацаанд зарлж чадахгүй. Ингээд өчнөө сургуулиуд баригдаж чадахгүй. Ингээд багш нар нь захирлууд нь над руу яриад байгаа байхгүй Сэлэнгэ аймгаас ахуулаад юу нэг тэндээс. Тэгэхээр энийг нэг цаг хугацаанд нь яавал хийж чаддаг болох юм бэ дорч хан сайдаа. За дорчон цайдын микрофоныг өгье. Нэг бодлого ажиллагаатай холбоотой. За тэгэхээр одоо ингээд зөв энэ асуулт бол зөв. Гэхдээ бодит байдлаа бүгдээр ярих хэрэгтэй байх. 2025 оны төсвийн гүйцэтгэл ярьж байгаа тий. Тэгээ 2025 оны төсөв маань өөрөө батлагдахдаа 2 удаа хойшиж батлагдсан. Хугацаа тулсан. Бодит байдлын дээр нэг. Хоёрдугаарт яагаад ингээд 5 сарын 31-нд багтдаггүй юм бэ гэхэл зураг төсвөл ирдэггүй шүү дээ. Ажлын даалгавар нь ирдэггүй. Гишүүд тойрогтой маш их хэмжээний төсөл арга хэмжээ тавьдаг. Тэгээд төсөө батлуулаад орхичдаг. Араас нь нөгөө ажлын даалгавар зураг төсөл нь ирэхгүй болохоор чинь эн чинь одоо нөгөө тендер амжилтгүй болох нөхцөл нь үүсэж байгаа байхгүй. Гэхдээ бас бодиттой мэдээлэл ботоор нөгөө 2025 оноос өмнө 2 тендерийн худалдаа авах ажиллагааны нэг нь амжилтгүй болдог байсан юм билээ. Хувь шүүхийн байгууллагаар явдаг байсан. Тэгвэл 2025 оны гүйцэтгэлээр 85% гарсан. Бид нар ирсэн зураг төслийн өрөөнд 100% худалдаа авах ажиллагааг нь зохион байгуулсан. Харин энэ дотор бол гэрээ байгуулсан нь бол 85.1%-тай. Тэгээд тендер дээр бас гомдол гардаг. Гомдол гараад 10 өрсөлдөгч орлоо гэхэд нэг нь шалгардаг, 9 нь гомддог. За энэс болоод хугацаа алдаг зүйл бол байгаа. Харин энэ ундрам гишүүнээ хилээд байгаа нөгөө энэ барилгын ажил дээр бол 5 сарын 31-нд байж болно. Харин нөгөө тоног төхөөрөмж дээр заавал 5 сарын 31 гэж тавих шаардлага байна уугүй гэдэг дээр би санал нэг баг. Энд чинь ингээд нөгөө сургууль 9 сарын 1-нд дээр барилгын ажил нь баригдчихлаа. Тэрний дараа нөгөө тоног төхөөрөмж худалдаа авалтыг заавал хэмнэлтийн хуулинд ороод хязгаарлахчлаар яг түрүүчийн асуудал үүсэж байгаа хэрэг. Тэгэхээр энэ нөгөө худалдаа авах ажиллагаатай холбоотой асуудал биш шүү. Энэ бол тэгвэл хэмнэлтийн хууль дээр энэ нөгөө бараа тоног төхөөрөмжийг За ундрам гишүүн. Чи хоёр тодруулдаг лөө. За гишүүн тодруулъя. Энэ хэмнэлтийн тухай хууль тэгээ худалдаа авах ажиллагааны тухай хуулиас болоод энэ асуудлууд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энийгээ сайжруулах энэ хуулиа сайжруулах ажлаа та хэд хийдэг юм уу? Та ялангуяа хариуцсан сайд нь шүү дээ. За дорчон гишүүнээс микрофоныг өгье. Гэхдээ хуулийн төслүүдээ 2024 онд ингээд босруулаад өгсөн шүү дээ. Тэгээд засгаас өргөн барья гэсэн, засгаас барих нь бол цохимжгүй юм байна. Гишүүдээс өргөн барья гэд. Тэгээ гишүүдэд өгсөн. Тэгэл эн чинь баахан л бужигнаан боллоо шүү дээ. Хамгийн түрүүнд бэлдээд өгсөн. Одоо ингээд сайн зураг нарын гишүүд бол хуулийн нэмэлт өөрчлөлт хийж байгаа. Гэхдээ энэ асуудал бол хуулиндаа биш шүү. Дахиад хэлье. Бүх ажлыг ингээд 100% гүйцэтгэлтэйгээр манайх ирсэн зураг туслахын хүрээнд зохион байгуулад тэгээ гэрээг байгуулах ажлыг нь хийж байгаа шүү дээ. Ганцхан асуудал нь юу байна гэд тэгэхээр тэр зураг төсөл чинь байхгүй байгаа шүү дээ. Ажлын даалгавар чи ирэхгүй шүү дээ. Тэний чи энэ нэг зохион байгуулж байгаа хүмүүс одоо санаанаасаа зохиод зурж болохгүй байхгүй. Техникийн тодорхойлолттой ирэх ёстой. Байшин барилаа гэхэд ямар стандарттай байх ёстой. Мэргэжлийн байгууллагуудаас нь ирэх ёстой. Орон нутагт хийж байгаа тэр худалдаа авах ажиллагаанууд ч орон нутгаас ажлын даалгавар зураг төсөл нь ирэх. Тэд нар маань ирэхгүй байх шүү дээ. Тийм болохоор манай гишүүд нөгөө төсөв тавихтаа бол тавьж болно. Хажуугаар нь араас нөгөө зураг төсвөө хий гэсэн ийм байдлаар та нар ингээд шахаж явах ёстой шүү. Хоёрдугаарт одоо энэ хууль бол ингээд өргөн барихад бэлэн болцсон байгаа. Тэгээ хуулийн дээр та нар өөрсдөө саналаа өгöd явахад бүрэн боломжтой шүү. Тэгээд төсвийн хэмнэлтийн хуулийн дээр бол саяны заалтуудыг хасчих юм бол энэ урсгал ажлууд чинь хийгдэх бүрэн боломжтой. Төсвийн эмнэлтийн хууль чинь 2025 оноос л ингээд хийгдээ явж байгаа. Тэг үнэн
ажлаа амжихгүй бол энэ чинь ингээд төсөв талдаа бол хэмнэлт болж байгаа ч гэлээ гэсэн. А нөгөө талдаа бол энэ хэмнэлтээс болоод одоо худалдаа авах ажиллагааны хууль нь буруу байна. Худалдаа авах ажиллагаа хийгдэхгүй байна гэдэг юм бол энэ бодит ажилд бол нийцэхгүй. За дорчод гүшүүнээ би танд их чухал юм хэлье. Миний хэлээд байсан зүйл ч одоо яг энэ дэр гарч ирж байгаа байхгүй юу? 9 сарын 1-нд өргөн барьсан засгийн газрын төсөв 11 сарын 15-нд батлагдахдаа юу нөөцлөгдөв, сайжирвуу, муудвуу гэдгийг тогтоохын тулд батлагдсан төсвөө дахиад аудитлах хэрэгтэй. Дахиад аудитлах хэрэгтэй байхгүй юу? Хэдэн ширхэг хөрөнгө оруулалтууд орж ирсэн санал засгийн газар бэлтгэж оруулсан. Тэр нь хэдэн зураг төсөвтэй байсан. Батлагдаад хууль гарахад улсын хурал дээр нэмэгдсэн худалдаа авалтууд хөрөнгө оруулалтууд дотор хэдэн зураг төсөвгүй бэлтгэл ажил хангагдаагүй, газар бэлтгэл байхгүй, дэд үтс нь байхгүй, тэндээ зарлах боломжгүй ийм төслүүд батлагдваа гэдгийг зарлах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол энэ 5 сарын 31-нд яг ийм асуудал гарч ирээд байгаа байхгүй юу? 5 сарын 31-нд татагдж байгаа хөрөнгө оруулалтууд чинь бараг 90% нь улсын хурал дээр нэмж батлагдсан хөрөнгө оруулалтууд байгаа. Тэрийг нь зарлах хэрэгтэй байхгүй юу? Улсын хурал дээр тэр гишүүний саналаар ийм зураг нь одоо байхгүй, бэлтгэл ажил хангагдаагүй ийм хөрөнгө оруулалтууд нэмэгдсэн. За энийг төрийн худалдаа авах ажиллагаа шууд зарлах боломжгүй байсан учраас бэлтгэл ажилдаа хангах гэж тэдэн сар боллоо. Ингээд амжсангүй ингээд татагдлаа гэдгийг тайлбарлаж байгаа юм. Тэрнээс биш зураг төсвөнд бэлэн шууд зарлахад бэлэн тендерүүд бол 11 сарын 16-нд зарлахад бэлэн байдаг ш. За энэ ялгааг оруулах хэрэгтэй. Энийг бас хуульчилдаг ч юм уу яадын 9 сарын 1-нд тэртээ дөрөв өргөн барьсныг аудитлж байгаа юм чинь батсныг нь бас аудитлдаг байх хэрэгтэй. Муучирсан уу, сайжирсан уу? Тий. Энийг хийх ёстой шүү. За тэр нэг 3 жилийгээ дэлгэж ярил даргаж байгаа дутуу тайлбарлчих шгүй юм. Энэ 2023 онд орсон өөрчлөлт юм. 2023 он хүртэл энэ 3 жил битгэл бүр хязгааргүйсэн. Хэдэн жил ч одоо явж болдог. 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэхэд 100 сая төгрөг тавиад амсуулаад төслийг эхлүүлчихдэг. Тийм байсныг нь 3 жил гэж ядаж хязгаарлаад ингэж орж ирсэн байхгүй юу? Тэрнээс биш 1 жил байгуулах болчих төслийг 3 жил болгох гээд хуугаа тавьждаг юм биш. Хязгааргүй байсныг 3 жил гэж хязгаартаа бас ингэж нэг зэгцтэй болгож ийм заалт орж ирсэн. За тэр 5 сарын 31 бол энэ хоног бол буруугүй шүү. За тийм учраас улсын хурал дээр батлагдахдаа одоо ямар төсөв хөрөнгө оруулалтаа батлах гэж байна гэдгийг энд улсын хурлын гишүүд бид өөрсдөө төсөв батлахдаа энийг бодож батлах хэрэгтэй. За бүрдүүлж гişүн микрофоныг өгье.